Батрэ. Ом. Эргүүлчихэд Батрээс зөвөрөндөө явж Батрэж ахлаа явчих юм үс. Бол. Батрэ. Бол. Аав ах нарынхаа дурсамжаас цэргийн амьдралыг дүгнэж ирсэн залуус амьдралын сайхан мөчүүдийн нэг хэсгийг казармд өнгөрүүлж байгаагаа ярьж байна. Залуус цэргийн эрдэмд шамдан суралцахаас гадна хүнлэг зөв хандлагаа төлөвшөлттэй болохоос гадна цэрэгт байхдаа сургуульд үргэлжлүүлэн суралцах өөр бусад мэргэжил эзэмшиж байна. 2025 оны 2 дугаар ээлжээр зэвсэг төвчний 120 дугаар ангид хуваарлагдсан ирсэн залуустай Монгол цэргийн өдөр уулзаж ярилцлаа. Өнөөдөр цэргүүдийн баярын амралт тохиожлаа. Би дээр хоёр ахтай хоёулаа цэргийн алба хаасан. Мэдээж хоёр ахаараа бас бахархан. Тэгээ өөрөө явчаад ирийгээд зөрөөд аль намраас хойш, хавраас хойш зөрөөд тэгээд энэ намар ингээд хуцас цэргийн албаагч хаяа гэдэг энэ ингээд ирээд миний хувьд бол цэргийн албад ирээд маш сайхан байгаа. Одоо хувийн сахилга багт юу гэдیں те. Чөлөө цагаа зөв болсон өнгөрөөж байна. Ер нь айгүй сайн байгаа. Тэгээ Монголын ганц байдаг энэ тэр тартларын тусгай хороонд ирсэндээ бас өөрөөрөө болон онжоод энэ ангийн хамт олондоос маш их бахархаж байгаа. Өмнөгөө аймгийн зөвхтөөс хүмүүс сууж байгаа. Хайр дээжтэй. Хүү отгон төгсгийн зүгээс одоо ингээд Монгол улсын зэвсэг түвшний зуур дор ингээд тэр тартларын системд ангид тухайн ангид айгүй эсрэг албаа сайн яаж байгаа. Тэгээд үүдээ санаа зовох зүйл байхгүй олаа үүдээ сайн явж байна. Утахгүй хүү нь халагтаад очино. Тийм учраас санаа зовлтгүй биеэс юмудаа сайн сууж гараа. Хүү нэг орны хүү болсон гэдэг. Цэрэгт данх ирснээ бодвол одоо дасаад олон найз нөхөдтэй болоод данх ирснээ бодвол тасж байгаа. Анх ирэхэд юу ямар санагдчихэв? Анх ирэхэд бол хэцүү санагдлаа. Тэгээд юугаа карантин өнгөрөөгөл дэжгүй тэгэл юм зумдаа тасаал бослохондоо. Би Баянгол дүүргээс ирсэн. Тийм хотын цэрэг. За цэрэгт ер нь одоо хаана очих юмсан гэж бодчихъв. Би энэ анги бас ямар хөө юм те? Би анх өөрийн хүсэл дээр ирээгүй. Зүгээр аргалаад гарчин та гэж бодлоо. Тэгсэн чинь тэгэл татсан. Дөнгөөл хаашаа явах гэхээр би одоо гэртээ ойрхон явъя даа гэл тэгэл энд ирсэн. Ер нь бол явах бодлого байсан биз шүү дээ. Яагаад одоо явах бодлого байсан юм? Оюутан байсан. Оюутан ер нь сурч ил гэсэн бодлоо тий. Сурсныхаа дараа тэгтээ цэрэгт явах бодол байсан уу? Ястаа мэдхгүй. Тэгээд одоо ингээд тэнцээд ингээд угаасаа явна гэд ингээд хүрээд ирсэн. Нөхцөл байдал ер нь ямар хөө байв, юу бодогдчих. Би одоо аргалаа гарчинда гэж бодож иртэл энд ингээд хүрээд ирсэн сууж байдаг тий. Давгүй. Тийм. Нөгөө нэг одоо манай наг зах, хүргээ ах эдрийн ярьдгаас бол шал өөр байсан. Тэг анх ирэхэд. Тэд нар бол дээр үеийн цэргүүд гэлдэг. Бас их чанга халтуу тий. Одоо бол их гоё. Аав ээж эмээ өвөө тэгээ бас 3 дүү нэртэй сайхан бүхнийг хүсье. Тэгээд наацахтаа бас цэргийн баярын мэндийг хүргье. Уяасаа нэгэн төл явахаас хойш тэгж хаал нэг явал би яг урд нэг авахтаа тэнцэхгүй байсан аахгүй. Би ч одоо 4 жил ороод тэнцэхгүй байж байгаа 5 дахь жил дээрээ тэнцээд ирж байгаа шүү. Тэгээд нэг цэрэгт одоо нэрээд угаасаа нэг орчондоо гэсэн бодол юу байсан нэг тэнцэхгүй. Тэгээд тэгэл тэнцэхгүй болгүй гэл тэгэл ирсэн. Хаал гэж байхгүй бүгдээр яг нэг онд яг 7 хоногийн зөрүүтэл бүгд ирсэн. Тэгэл яг 20 дугаар ээлжээр бүгд ирсэн болохоор нэг тийм үеийнтэйгээ болох нэг тийм асуудал байхгүй. Өсгөл аймгийн Хатгал сумдаага хайртав баталтай цэргийн баярын мэнд хүргье. Тэгээ бүх ирчүүдтэй цэргийн баярын мэнд хүргье. Цэрт анх яг нэг аав ах эдрийн ярьдгаас шал өөр л болсон байлээ. Яг дээр үед ямар байсан 3 жилийн цэрэг албаадаг ах нар тэгэл тэр үеийн аягүй хатаа байдгээс одоо л аягүй зөөлхөн болсон. Тэдний ярьдгаас бол зөөлхөн байгаад байна тий. Зөөлхөн. Чи ер нь одоо яг цэрэгт ер нь явъя гэж зорж өвөө эсвэл заавал хаа гэдэг одоо аав ээжийн ч юм уу шаардлагаар ирв. Би энд ихтэй заавал тийм албан шалтгаан ирээгүй. Яг өөрийнхөө зорилгоор мөрөдлөөр ирсэн. Тэгээд цэргийн албаа ачаад цаашдаа сураад тэмцээд гадааддаар явна гэсэн бодолтой явсан. Одоо нас авжсанаас нэг үсэн энэ чинь цэргийн албаагаас хаачиг л залуу дээр хаачиг л тэгэл ирсэн. Би ч өмнө ард амьдралд байхад шүнжин утас тоглол ерөөсөө өглөөнд босдгүй байсан байхгүй юу. Тэгээ энэ дээрээ бол ер нь дасгал үдгээ хийдэг болсон, өглөө хэрчэрдэг болсон. Янз бүрийн юмд одоо сурыг гэсэн хүсэлтэй болсон. Тэгэл илүү идэвхтэй амьдрал болсон байна тий. Илүү гоё болсон. Найз ер нь ирдэг үү? Ирдэг. Завтай өдрөөр ирээгээл.
Өглөө орой тэгэл өдөр шөнөгөө санд шүү дээ. Хизээс хойш одоо үерхэж байгаа хэр удаан үерхэж байгаа юм те? 2 жил гаруй өгч. Оо 2 жил гаруй. Ер нь бол эхнэрээ болгоно гэж төлөвлөсөн үү? Хавц сууна. Хавц сууна гэх. Одоо бол ингээд нөгөө амралтын өдөр учраас уцаа авсан найзхантайгаа. Тэгээ найзхантайгаа яриад. Тэгээ чөлөөт цэгээрээ тэгэл аль болох зарцуулчих гал цав цэг. Тэгэл уулзгараа тэгэл гоё л идэв. Гоё л байдаг те. Өмнө нь болохоор нөгөө нэг арай өөр бодолтойсэн нөгөө нэг зодч нүдэх ч юм уу эсвэл дээрлэхэлт эсвэл нөгөө хал цэргүүд гэж яддаг байсан гэдэг. Энд ирээд болохоор арай өөр болсон. Тэгээд одоо цэргийн анги нь болохоор илүү залуучуудаа дэмжиж байгаа юм шиг санагдчихлээ. Одоо сургуулаа төгсч амжааг байгаа оюутан цэргүүд биш оюутан хүмүүс ахын бол энд ирээд бас сургуулаа бас албаа хангаа бас сургуулаа төгсөх боломжтой. Тийм бас нас илүү тава чанартай болж лээ. Бас амралтын өдрөөр бас нөгөө нэг ар гэрхэнтэй холбогдуулах гад буц өгж байгаа нь бас илүү гоёсэн юм уу? Сайн шалтгаан болсон. Тий. 18-аас 27 насны хүмүүст бүгдээрээ эр цэргийн албаа хаагаарай. Одоо цэргийн алба гэдэг нь одоо илүү бүгдэнд нь ээлтэй гэх юм уу? Сайн шалтгаан болсон байна лээ. Одоо бүгдээрээ цэргийн албатай яваарай л гэж яриалаа да. Өдөр бүрийн цагийн хуваарийн дагуу эрдэмд суралцаж баяр амралтын өдрүүдэд ар гэрийнхэнтэйгээ утсаар холбогдсон ярилцах, дуулж хуурдах, ном унших, кино үзэх, спортоор хичээллэх гээд эдгээр насны залуусын оюуны болон биеийн хөгжилд дэмжлэг болох бүхий л хөтөлбөр цэргийн ангид хэрэгжиж байна. Манай ангийн хувьд бол одоо анги нь байгуулагдаад 59 жил болж байна энэ жил. 1967 онд байгуулагдсан. За тэгээд ямар онцлогтой вэ гэхээр одоо Монгол руу артлын ганц тусгай хороо гэдгээр онцлогтой. За цэргүүд маань ерөнхийдөө дайны бурхан босоод артлаар дээр тоотуудын үйл ажиллагаа тэгээд цэргүүд маань өөрсдөө гэсэн нэг мэрэгчлэлтэй байгаа. Одоо чинь навууч шиг тоочсон сум зөөгч гэдэг. За тэр бүр мэрэгжил бүр дээр ингээд өөрийн гэсэн мэрэгжил эзэмшиж байгаа. За тэгээд нэмэлтээр жолоо тий Монгол бичиг хэлгээд сургуулиуд явагддаг. Тий гадаад хэл үзэж байгаа. За цэргийн хаан гэдэг маань болохоор Монгол улсын иргэний хувьд иргэний журам төр гэж байдаг тий. За тэр үргээ залуучууд маань биелүүлж байгаа. За дээрэс нь за янз янзын залуучууд байгаа. Зарим нь 18 хүрээд ирж байгаа, зарим нь их сургуулаа төгсчээд ирж байгаа. Гэхдээ ихэнх залуучууд маань дөнгөж 18 хүрээд ирж байгаа болохоор ээж аваа гараас дөнгөж гаршаа хөөхрөө гэсэн үг шүү дээ. За тэр хүмүүс маань яг хав насанд хүрсэн ч гэсэн нэг том хүн болсон ч гэсэн төлөвчлийн хувьд хүүхдэрээ байгаа. За тэр хүмүүсийг манай цэргийн алба гэдэг энэ алба маань болохоор яг том хүн болгож бие даах, нийгэм төлөвшүүлэх, нийгэм зөв бие хүн болгох тийм зорилготой байхгүй яг цэргийн их орон хүмүүжлэлтэй болгох тийм ээ. За тэр хүмүүжлэрээ ерөөхдөө их орноо хамгаалах тийм үндэс болж байгаа юм. Цэргийн амьдрал ажлын өдрүүдэд өглөө 6 цагт эхэлнэ. Тэд эртлэн босч биеэ бэлдээд хуваарт заасан хоол, дасгалаа, жагсаалын бэлтгэл, хичээл сургалттай хамрагдана. Харин амралтын өдөр тэд 10 цаг хүртэл унтаж болдог болжээ. Цэрэгт ирсэн хүүхдүүд тэсвэр туучилтай булхын зэрэгцээ, ойр зургийн оёж хатгах, угааж арчих бүгдийг өөрөө хийнэ. Гэрийнхээ хоолноос иддэггүй гэж ялгадаг байсан олон зүйлийгч иддэг болсон тухайга цэргүүд ярьж байлаа. Таны хүү эр цэргийн албаа нэр төртөө хааж байна.